YouTube сувгийнхандаа энэ сарын тэмдэглэв. Өнөөдөр дижитал сэтгэлгээ дижиталаар хөрөнгө бүтээх тухай адна ярих гэж бодлоо. Тэрний үеэр бид нар ямар нэг байдлаар бие махбодоор ажил хийгээд уламжлалт сэтгэлээр амьдраад сурцсан байдаг. Нийгмийн юу гэж итгүүлж байгаа түүнд итгэсэн байдаг. Яг ингээд дэлхийг хэрэнсээд яг нийгмийн матриксаас гараад бодит амьдрал дээр маш олон хүмүүсийн дижитал номоос амьдралаар буюу 30 сая хүмүүс амьдардаг. Тэгээ энэ нэгдээд амьдарч байхад эдгээр хүмүүс өөр гэсэн дижитал бүтээгдэхүүнтэй тодорхой хэмжээний ур чадвартай. Тэгээд цалин хүлээж сухаас илүү яг онлайн дээр орлогын шийдэгддэг юм байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүсээс 3 зүйл шаардлагатай. Нэг нь дижитал сэтгэлгээ шаардлагатай. Хоёр дахь нь дижитал бүтээгдэхүүн хэрэгтэй байна. За тэгээд гуравт нь борлуулалтын ухаан хэрэгтэй. Дижитал борлуулалт яг ийм амьд харилцаатай хүмүүсээс илүү яг ингээд нийгэмд алгоритм яаж хүрдэг вүлээ, хүнд яаж хүрдэг вүлээ гэх мэтлэнгээр сэтгэлгээнүүдийг хувьсаж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энийг авчаач, энийг тэгчээч гэдэг сэтгэлгээнээс илүү яг хүний цаад хүний амьдрал нөлөөлөх шалтгаан. Тэгээд борлуулалтын дижитал ур чадвар гэж нэг өөр ур чадвар гэж суралцж байна. Үнэхээр орон зай хамааралгүйгээр хүмүүс амьдарч байна. Одоо ингээд миний хойно 200 гаруй аялын машинтай хүмүүс ингээд амьдарч байна. Тэгэхээр хүмүүс нь одоо газар зүй шаардахгүйгээр өөр оронд ингээд ажилладаг. Бас хэл ус нь өөр. Одоо зарим францаар хийж, зарим германаар, зарим англиар хэмжлэнгээд, зарим финляндаар яг одоо финланд улсаас ирж байна. Тэгэхээр бидний амьдралын өсөлт гэдэг зүйл сэтгэлгээ гэдэг зүйлээс шууд хамааралтай байдаг. Амьдралаа өсгөж хөгжүүлэх хүсч байвал манай сувгтаа бас хамтдаа байгаарай. Дижитал намаас амьдралын талаар бас онцлогуудын 2-3 бичлэгээр 2-3 минутын бичлэгээр бас та хэдтэй уулзаад яваад байгаа гэж бодож байна.